За сайн мэцхан манай өвдлийн дүрслэл хичээл 2 эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр ер нь өмнөх хичээл дээр нэг яригдаагүй жижиг болон жоохон тийм сонирхолтой зүйлүүдийн талаар заана. За өмнөх хичээл дээр бол ер нь бол графикуудын төрлийг ер нь бол заасан тэтгэвч холбоотой бас жижиг юмнуудыг заасан байгаа. За энэ удаагийн хичээлээр бол яг 3 гол юмыг л заахаар бэлдсэн байгаа. За эхнийх нь бол 3D scatter plot байгаа. За хоёр дахь нь бол графика хэрхэн хадгалах, кодоор хэрхэн хадгалах. За гурав дахь нь бол график дээр яаж өнгийн солих юм уу нэг тиймэрхүү жижиг ажиллагаануудыг хэрхэн хийх, графика яаж өөрийнхөө хүснээр өөрчлөх талаар заах байгаа. За ингээд хичээл эхлэв. За 3D scatter plot бол яг зүгээр энгийн байдаг scatter plot-ыг 3D хэлбэрээр байгуулах чинь. За ингийн тулд scatter plot 3D гэдэг пакэжийг инсталлдах хэрэгтэй. За үүний дараагаар пакэж ачааллуулна. За тэгээд with гэдэг функцээр плото байгуулна. За empty cars гэдэг дата энэ пакэжид бол байгаа. За энийг харах юм бол нэг юм дата бай. За кодтай ажиллаж үзье. За with функцээр өглөө өгөөд тасал тавиад нэмэлт код бичиж нэмэлт таалтнагээд за scatter plot 3D гэх функцээр нэг хэсгийг зэт бол зүгээр тэнхлэгээ нэрлэж байгаа. Эдгээр бол зүгээр нэр энэ бол юу ч хийж болно. За тэгээд гол графикийн нэрийг болохоор 3D scatter plot sample 1 гэж нэрлэж байна. За гингүүт за нэг юм график гарч ирж байна. За энэ бол ийм юу ч хийж болно. Энэ юу ш өвгдлийн маань хувьсагчуд ингээд дурсан байна уучлаарай. X За би бол сая илүү үлдлээ та харсан баг. За энийг ингээд ажиллуулчвал энэ доллараар хэрэггүй болно. За дараач хэсэг нь болохоор графика хэрхэн хадгалах ба за ер нь л графика хадгалахдаа нэг экспортер дараад PDF юм уу имиж юм уу айлангаад нь сонгоод хадгалчихна. За кодоор хадгалах дээр за би энэ дээр нэг юм график хийчих. За энэ бол зүгээр ggplot гэдэг пакэж ашиглаад ggplot функцээр датагаа өгөөд ace функцээр x-ийг тэнхлэхээр ямар хувьсгч авах нь тэрийгээ сонгоод тэгээд графика байгуулчихж байгаа.
энэ графикийг хадгалахдаа, кодоор хадгалахдаа энэ ggSave гэдэг функцийг ашиглана. За ggSave функцээ хадгалахдаа, энэ функцийг хадгалахдаа энд өгөгдлөөг нь датагаа графикийнхаа эхлээд бол графикаа ингээд нэрлэлчүүл ямар. Тэгвэл энд кодоо бүхлээр нь бичих болно. Ингээд нэрлэлчээд тэгээд тэр графикаа бол энд өгнө. За тэгээд файлынхаа нэмийг за ингээд өгчөн. За араас нь тэгээд өргөтгөл нь ямар байх юм? PNG байх юм уу? JPG байх юм уу? JPG байх юм уу? Тэрийг сонгоцсон. За хадгалчихна. За дараагийн хэсэг нь нэг дэлхийн газрын зургийн нэг тийм юг авч үзье. Зургийг байгуулж үзье. За инként бол Maps гэдэг пакэж байдаг. За энэ пакэжийг татах хэрэгтэй. За татсныхан дараа ачааллуулаад за энэ графикийг, энэ зургийг ер нь байгуулахын тулд ggplot 2 Maps гэдэг хоёр пакэж хэрэг болно. За энэ хоёр пакэж хоёуланг нь install zip package гэдэг татчихна. За үүний дараагаар map доорзос дээр world гэдэг нэг юм дата одоо энэ maps гэдэг пакэжд байгаа. За энийга this map гэчээ. За тэгээд ggplot гэдэг функцээр одоо яг зураг байгуулна. За энд тухайн өгөгдлийг өгөөд ACE-ээр тэнхлэгээ сонгоно. За энэ long LAT гэдэг хоёр хэсэгчийг тэнхлэгээрээ сонгоод тэгээд зурна. За ингэхдээ fill гэдэг нь болохоор цаатлын одоо background шиг өнгө нэг. За энийг бол white. За энэ өнгийг үл хүснээрээ сонгочихно. За гол өнгө нь саар. За title бол ингээ өгчөж байгаа. За энд ингээд манай нэг код мөртөл дуусчихна. За зургуул ярина. За энийг black болгож үзье. Тэгвэл нэг юм шүү. Нэг за нэг юм хөвснээр өнгийн солиодож болно. За за энэ эсвэл яг ингээд өөр нэг код. За эндээс одоо зургаа арай өөрөөр зуръя. За энд нэг өөр юм гэвэл юугаа газар нутаг болгоноор нь цаанаас нь өөр өнгөөр одоо дүүргэж. Энэ бол бүгдийн адилхан одоо хар өнгөөр дүүргэсэн байгаа. Тэрийг тийм биш. Бүгдийн одоо өөр өөр өнгөөр дүүргээд за тэгээ GEOM polygon гэдэг функцээр энэ нь true болох юм бол зураг хэлбэрээр биш. Шууд тийм юу хэлбэрээр, график хэлбэрээр хүснэгт хэлбэрээр гэх юм гараад ирд юм байлээ. Show zig legend гэдэг false.
буцаадах шиг байна. За цаанаас нь R ингээд газар улс болгон дээр нь ингээд юу өнгө зоогоод өгч байгаа. За энэ бол нэг юм зөв сонирхолтой маягаар бэлдсэн юм байна. За одоо яг графикийг өөрчлөх талаар за за энэ дээр нь impg гэдэг датаг ашиглаад AS нь болохоор x-ийг тэмдэглэх нь энэ HWY display гэдэг хоёр хавсагчийг аваад зурсан байна. За энэ GEOM point гэдгээр болохоор энэ цэгээ янзарч болдог. За энд юу байна вэ гэхээр энэ limits гэдэг бол юу ба юу date dot хязгаарна. Одоо энэ дээр 2 байвал одоо 2-оос эхлээд графикон зурагдана. Тэгэхээр бас өөрчлөлтөө тухайн график нэг ямар байх вэ гэдгээс хамаарат өөр байна. За энэ нэгэр тэнхлэгийн хязгаар нь бол 10-аас 45 гэж зоогоод байна. За энэ bricks гэдэг нь болохоор нөгөө нэг юу эхлэх одоо юу гэх юм уу одоо энэ sec функц ч нөө бидний өмнөх хичээлээр зааснаар энэ bricks бол нөгөө тэнхлэг энэ sec функц ашиглаад нэгээс эхлээд 7 хүртэл одоо нэг одоо юугаар за нэггийн одоо юу дараалал одоо 1 2 3 4 5 6 7 гэдэг 7 хүртэл. Энэ нь болохоор 10-аас эхлээд 45 хүртэл 5-аар гэсэн үг. Тэгэхээр 10 15 20 25 гэдэг юм гэсэн үг. Тэгэхээр энийг 3 болгох юм бол энэ ингээд 3-3-аар ингээд дахиад явна гэсэн үг. За энэ 5-аар за энийгээ 8 хүртэл 2-оор гэх юм бол ингээд 1 3 5 7 гэдэг явна гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө нэг бас график байгуулж хат бас юм аюу хэрэг болдог. Тэгээд энийг бас шууд кодоор янзлуулна. За энэ diamond гэдэг датаг ашиглаад ggplot функцээр график байгуулж байна. За юугийн дата харах юм бол нэг юм дата байгаа. За энэ шууд цаанаас нь нөгөө histogram bar chart шууд зураад өгч байна. За энэ дээр яаж болно? За энэ хэрвээ энэ байхгүй бол ямар график байх байсан бэ гэд харъя.
За энэ нөгөө нэг цаанаас нь дүүргэсэн өнгөнүүдийн бол энд өгсөн байгаа тань. За энэ за энэ дараачихаар график дээр хийж үзье. За дараачих нь бол шууд энэ юуныхаа датаныхаа бүх хувьсгчаар X, Y тэнхлэгтэн WTP MPG гэдэг хоёр хувьсгчийг аваад утгуудаар нь ингээд scatter plot хийсэн байна. За энэ нь одоо энэ дээр бол ингээд давхцаад аюу жоохон муу харагдж байгаа. За энийг янзлая. За ингээд бол GGRPL гэдэг package үүдэг. За энэ package-ийг над дээр л татсан байгаа. За энийг татчихад ачааллуулчихна. За энэ дээр энэ өмнөхөөс арай өөр юу гэхээр текстийнхаа одоо юу солих чинь. За текстийнхаа энэ дээр байгаа энэ нэрнүүдийг бол угаасаа датаныхаа ягаар өгчин. За энэний сайзыг 3.5. Энэ бол нөгөө юуных нь текстийн сайз аа. За гэх мэтээр арай цэгцтэй харагдчихээн. За энэ дээр за энэ X лим Y лимүүд бол нөгөө дээд доод хязгаарууд байгаа. Энэ нэрнүүдийн сайз юм шүү. За гэх мэтээр энэ нөгөө нэг юуны сайзыг бас өөрчилж болно. Энэ саяны сум жижигрээд байгаа. За гэдэг эндээс ингээд олоод өөрчилж хүснээр бас өөрчилж болно. За энийг бас арай өөр болгоё. За
test гэдэг функц болохоор нэг юу яадаг. Ийм одоо хоёр утга авна. Энэ хоёр утгын дунд энэ sep гэдэг энэ хоёр утгын дунд ийм юмар одоо зай авна гэсэн утгатай. Ийм утга өгнө. Тэгээ энэ утгын дунд ийм юмар зай авна гэсэн утгатай. За ggplot-ороо graph үүсгэж чинь. За AS гэдэг бол тэнхлэг нь. За x тэнхлэг дээр юм, y тэнхлэг дээр юм гэсэн утгатай. За ажиллуулад үзье. За тэгэхээр энэ дээр бол за энэ өнгө бол бас яа юм бэлээ, кодоор бас яаж болно. Кодоор бичиж болно. Өмнөх хичээл дээр бол нэг дандаа кодоор гэсэн. Өнгөнүүдээс кодлцсон байдаг. Кодоор бичиж болно, эсвэл бас үгээр нь бичиж болдог. За сайз нь ингэж болно. За энд нэг арай өөр хэсэг байна. За энэ 7:30 гэдэг бол одоо энэ манай текстийн одоо энэ тэмлэг дээрх байрлал гэх юм уу. Энэ бол одоо x-ийн 7 дээр y-ийн 30 дээр гэсэн утгатай. За энийг жоохон дээшлүүлье. 33 руу болгоч. Гэх юм бол ингээд энэ үгээ яаж болно. За энэнийг 7 гэвэл ямар өнгөрч шарг. За эсвэл өөрөө бичиж болно. Гэх мэтэр. За энэ h-just гэдэг бол юу? Одоо энэ график дээр одоо жишээ 0.5 гэвэл арай захлуу явдаг ч юм уу, бүр ингээд одоо хөвтөл байгаа. Ингээд бүр яваад өгдөг ч юм уу. Тийм ба. За эндээс тийм сонгогдож болно. За base size нь гэх мэтэр ингээд өөрчлөөд байж болно. За энэ үрээд одоо манай өгөгдлийн дүрслэл хичээл маань дуслаа. За өнөөдөр юу үзсэн бэ гэхээр ер нь бол товчхон өмнөх хичээл дээр яригдаагүй зүйлүүдийг ярьлаа. За нэмэлтээрээ сонирхолтой байж болох зүйлүүдийг бас ярьлаа. За та бүхэн нэг зүйл сонирхол та бүхэн өмнөх хичээл дээр бас анзаарсан байж магадгүй. Зарим код нэртэй шууд ийм код явуулсан. Эдгээр бол өнгө юм билээ. Одоо шууд ингээд R дээр цаанаас нь кодлцсон байдаг өнгө байлээ. За өнөөдрийн хичээллүүдийн ер нь хаанаас авсан бэ гэвэл их сурвалжууд гэвэл за та бүхэн бас илүү дэлгэрүүлээд бас судлаарай. За ер нь бол гол их хоёр их сурвалж маань бол энэ хоёр байгаа. За тэгээд өөр сонирхолтой цааш нь ер нь
сонирхохыг хүсвэл бас энэ хоёр линкээр ороод цаашнаас илүү дэлгэмрүү судалж болно. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.